цагаан лавайн экшиг. Эрхэм хүндэт үзэгч сонсогчдоо сар шиндэн сайхан шинжилж байна уу? 17 дугаар жарны сүрээр дарах чимээх гал морин жил айлчлан ирлээ. Айл хотол ахан дүүсээрээ сайхан шинэлцгээж байна уу үзэгчтэй. Одоо та бүхэнд зохиолч Яруу найрагч Жаргал сайхны шүлэг болоод аялгауг нь өөрөө зохиосон уран бүтээлийн дээжээр бэлтгэсэн цагаан лавайн гişиг концерт эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн туглан сууж таалан болгоно уу? За сайхан шинэлж гэнэ үү та? Сайхан шинэлцгээж гэнэ үү? Монгол түмэн сар шиндаа өргөн дэлгэр сайхан шинэлцгээж гэнэ үү? Сайхан. За Монголын үндэсний олон нийтийн телевизийг үзэж байгаа Монгол түмэндээ яг одоо таны шүлгийн зохиосон зарим дуунуудынх нь аялгауг зохиосон ийм сайхан дуугаар сар шинийн мэдчилгээ дамжуулж байна. Та энэ дуунуудаасаа өөрийнхөө аялгаугийн зохиосон нэг дууга онцлоод түүхийг бидэнд ярьж өгч болох уу? Болно. Тэгэхээр Монгол түмэн болвол хамгийн сайхан баяр ёслол даяараа одоо дуу хуур. Тэр дуу хуур нь ерөөл бэлэгдлийг агуулсан тийм сайхан дуу дуулдаг юм үндэстэй. Тэр утгаараа Монгол түмэндээ бас тийм ерөөлтэй бэлэгтэй тийм сайхан дуунууд бүтээж өгөх юмсан гэдэг зорилгоор дууны уран бүтээл рүү орсон. Тэрнээс хойш одоо 10 хэдэн жилийн хугацаанд бас чамгаа олон бүтээл төрөвсөн байна. Түүний дотроос өөрөө аян зохиосон зөөхөвтөр дуу байна. Тэрний нэг нь Амар мэндэ аялгав гэж. Тэг яагаад энэ дууг би зохиох болсон бэ гэхлээр хөгжмийн зохиолч нарт очиод энэ шүлгээ үзүүлээд аялгау зохиолох гэхлээр энэ үгээс олчих гэдэг байгаа байхгүй. Тэгээ би болохоор тэр үгийг байлгаж яж тэр дууны утга учир нь байгаад байгаа учраас тэгээд оролдож ягаад хийсэн дуу байна. Монгол гэдэг энэ сайхан хэл маш олон угсаатан ясны үг хэллэгүүд байж өргөн дэлгэр одоо том мөрөн болж урсдаг. Тэр салаа мөчрүүдийг бид нэр таслахгүй тулд үг хэлгийн тээж явах хэрэгтэй гэдэг тэр санаагаар энэ дууг анхан хийж ирсэн юм байна. Жаргал сайхны үг ая Амар мэндийн аялгау. Дуучин улсын гавьяа жүжигчин Бямб Жаргал улсын авраг бүрэн төгс. Батрагаад харлууд мавах дуулаад Амар мэндэ сууно агдлууд хинэн ахам дүүсээ Тэхо инхам сууно ичхэн мохинэн ахам дүүсээ Шингэланаар хормаад үнэн сэтгэлээ хүрсээд инхий өрөдөж гэлдөөд хэл ташрал хөглөө Амар мэндэ сууно агдлууд хинэн ахам дүүсээ
өвчнөө төлөөлөөд хайсны нэрмэлээ согноод ясан жинсэн дуулгаад хавсарч хотоор дууцгаагаад амар минь сууно агдаг нүхнээ дуусе Дуучин Гомбын Алтан уягийн насны ганцхан нутаг гэж сайхан дуу гэдэг тийм ээ. Энэ дуу станы хөгжим гэдэг. Өнөөдрийн хүртэл ер нь хичнээн дуунд хөгжим хийгээд байна. Би нэг цөөлтөр дуунд ая хийсэн. Ер нь нутгийн дууг яагаад хүн хэлдэг вэ гэхлээр хүнд эх орон гэдэг нэг сэтгэл Монгол хүн бүхэнд байна да. Тэгээ эх орноо саналаа гэд гадаад яваад санана штэ. Тэгэхээр одоо юу вэ тийм Өмнөг аймгийн хүн одоо эх орноо саналаа гэхлээр Көвсгөл нуурыг ч юм уу Бурхан алдууныг эсвэл Отхон тэнгэрийг санахгүй. Тэр Өмнөг аймгийнхаа өс нь тэр бор толгодоод санана. Тэргээ санахыгаа би эх орноо саналаа гэж хэлж байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Хүний эх орн гэдэг бол өөрийнх нь төрж өссөн нутаг юм байна. Тэрийг бүтэн утгаараа бид нар Монгол гэж өргөнөөр хардаг. Гэхдээ зүрх гэд хүнд ганцхан цэг энд байдагтай адилхан эх орн гэдэг миний цэг бол тэр төрж өссөн нутагт байна. Тэгэхээр нутгийн дуу гэдэг бол тухайн нутгийнх юм шиг мөртлөө эх орны дуу юм аа гэж ингэж ойлгож энэ дууг одоо зүрх сэтгэлээс хийгдсэн тийм дуу. Тэгээ манай нутгийнх нь Монгол төм сүүлийн үед өөр Монгол руу маш их дардуулж байгаа ийм сайхан дууг манай Алтан уяг сайхан дуулсан. Зохиолч яруу найрагч жаргал сайхны үг аялгуу насны ганц нутаг дуучин соёлын тэргүүний ажилтан Алтан уяг.
Хизээч дуустдаггүй өргөн сэдвүүд байна. Энэ сэдв бол 100 жил бид нар аавын хайрын тухай, ээжийн тухай дууссан. Гэтэл одоо тэрийг бид нар өөрөөр харддаг гаргаж иж чинь юу вэ гэвэл хүн бүхэн ээжийн аавын хайрладаг боловч үзэл бодол харах үнцээ бол дандаа өөр байдаг. Учраас дууны үг хэллэг нь өөр байдаг юм байна. Гэдэг үүднээс энэ отхон жиргал гавьяат дүнхэрж аваа хоёр туулж байгаа аав ээжийн дууны тэр үг хэллэг бол урд өмнө нь байгаагүй гэж отхон жиргал гавьяат өөрөө хэлж энэ дурлаж энэ дуу хийж ингэж мэрэгжлийн дуу болгож дууссан юм байна. Зохиолч Арун найрагч Жаргал сайхны шүлэг Хишиг сүрэнгийн аялгау аав ээж хоёр минь. Дуучин Улсын гавьяа жүжигчин Отхон Жаргал, соёлын тэргүүний ажилтан дуучин Дүнхэрж ав. хоёр шиг бисээ сүүлж амьдарсан хомог татгарл хоёр шиг бисээ нухж хоёр шиг харцаа талдж оршсон арчлангийн мөрийг урсан өсгсөн аваач отомч тохирог автан бичээс аваач
тэгшиг уянгаар холбогдсон айл бодол хоёр шиг дотоод хүч батмалсан эл буйнараа үрсэн өсгсөн авдэж Таны уран бүтээлүүдээс харж байхад энэ угсаатны онцлог нэр, энэ угсаатны онцлог зориулсан үг хэллэг бас байгаад байна. Энийг та уран бүтээлдээ хэр шингээе гэж боддгоо. Өв соёл гэдэг юм юун дээр тогтдог вэ гэвэл хэл аялга дээр тогтно. Хэл аялгаа бид нар юугаар хадгалдаг вэ гэвэл уран бүтээлээр хадгалдаг. Тийм учраас сүүлийн үед ер нь энэ нутгийн гэдэг тийм нэг тодтгол хэлээд угсаатнуудын хэл аялгаас бид нар жоохон хөндөрч байгаа үед бол энийг бид нар алдахгүй гэж энэ дуу хийж байгаа. А Элдэн салхи гэдэг дуу болвол яг одоо дөрвдийн гэж хэлдэг юм уу, ойрдын гэж хэлдэг юм уу, нэгүүлбэр хуучны үг хэллэг гэх юм бол бүх одоо маш чамин үгнүүдийг одоо өөрөөр хэлэх юм бол орчин үеийн хэллэгээр бол набаарлаж багтаасан тийм дуу. Би энэ дууг нэг юмар онцолж хэлж байгаа. Одоо хиймэл оюун ухаан гэдэг юм гараад бүх хүний шүлгийг хийж болж байгаа. Яг одоо тэрнтэй адилхан шүлгийг хиймэл оюун ухаан бичиж өгч чадж байгаа. Гэтэл Элдэн салхи гэдэг шүлгийг өгөхөд тэр гаргаж ирч чадахгүй. Тэр гаргаж ирвэл Элдэн салхид байгаа үг хэллэгийг авчил тэр шүлгийг гаргана. Өөр ямар ч боломжгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ маш хэрэглэгдгүй, маш ховор үгнүүдийг нэгтгэсэн шүлэг юм аа. Жаргал сайхны шүлэг, соёлын тэргүүний ажилтан Санж Сүрэнгийн аялгау, Элдэн салхи. Ойрд театрын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Тулгаа. Чих китэл тиргэн бургацы көнэл түүлж аксамнаад итэр татэр гигэт тигэнигэ холтоо чимчин хулух Элдэн салхин чилгэр толлин даган дэд готгоммаа чихтэй шүрмэг сэврэш чисчүү ломшигдэр дэшна Атасагыз онжингуудаа шогшож голуулсаг тамигач мөдөн бурхан дасан чихэн чиртэгэнэ чийсэн хүнийсэрэ чирэнгэл байлахтан чиг зүгэ цагтлан Элдэн салхин шуург жуулаа кэлгэж шумурдин онтранаад шунгар цэг ханцанд оралдаад шууч
Учир хавдар хагаар шурмаа чигчин худох эрдэн салхин чилгэр толлын даган дэд гатгамаа чихтэй шүрмэг сэврэж шисчүү ломшиг дэрдэшна эрдэн салхин Чудо заводила чувствует жара чихний моргач улмэнтэй сайгаж авмаарад чамд тусч надад сайхан окрын күнтэй көрч орцаагва күнтэй өглдээд оргомч күнтэй окрсэн олцсон хуцтаа шилэрсэн чигчин худох эрдэн салхин чилгэр толлын даган дэд гатгамаа чихтэй шүрмэг сэврэж шисчүү ломшиг дэрдэшна эрдэн салхин Таны дууг дуулж байгаа дуучдыг анзаарч хахад одоо дуучин Оюнбат Бадралмаа гэр бүлийн хос дуучид хоёулаа гэдэг юм хайрын дуу дуулж байна. За тулгаа гээд дуучин бол одоо дуулахынхаа хажуугаар ингээ бүжиглээд биелээд дуулах нь бас өвөрмөц онцлог байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр та өөрийнхөө шүлгийг өгч байгаа аялгаугийн зохиосон дуугаа дуучдад өгтөө ямар нэгэн онцлогийг хардггүй эсвэл тухайн дуучдад яг ингэж тохирж очиод байна уу? Яг л тэр дуу бол яг эзнээ олж ижил явж байгаамаа. Гэхдээ миний дуу бол за энэ тулгаад бол таарна ч гэдэг юм уу, нэг бол таарахгүй ч гэдэг юм уу. Ийм юу бол мэдрэмж хөгжмийн зохиолч ялангуяа хүмүүс бол бүгд мэднэ. Энэ бол ийм тембрийн дуу, энэ бол ийм дуучин дуу гэдэг өгдөг байхгүй. Миний дууч ялгаагүй. Яг энэ бол тэнд таарна. Энэ бэмж жаргал бэмж байгаа хоёр бол зуучих болох юм байна, болохгүй юм байна гэдэг тэр мэдрэмж угаасаа байна. За хоёулаа дууг бол Бүрүсүрэн гавьяатын дуу. Бүрүсүрэн гавьяатаа би бас ер нь 10 хэдэн дуу хийсэн. Одоо модалигаач Бондорын миний найз ч юм уу, Жавхлангийн хайрын сайхан, Болдбаатарын ээжийн зөн, Заманкотын үзэн зээрд гих мэтэр тэр дуунууд их сайхан дуунууд байгаа. Тэрнээс бас дээжилж өнөөдөр 2-3 дуу оруулж байгаа. Зохиолч Яруу найрагч Жаргал сайхны шүлэг, урлагийн гавь эзэтгэлтэн Бүрүсүрэнгийн аялгау, хоёулаа, соёлын тэргүүний ажилтан дуучин Оюнбат Бадралмаа. Oksucu hayota
зовсон чоёла Цагаан сарын баярчин Ахмад наснуудаа хүндлэн үр хүүхдүүд маань ураг удам маань хэр их болсон байна гэдгийг танилцдаг баяраас гадна дурсамжаа ярьдаг нэг юм сайхан цаг хугацаа байгаад байдаг да. Одоо бидний үед бол хүүхэд болгон тороо барайл айл хийсэл гэл тэрийгээ одоо хүртэл дурсамж болгож ярих гад байна. Гэтэл таны хувьд бол арай өөр дурсамж ярих болов. Гэвь юм хүн юм болохоор ч бас нэг мууддаг, сайддаг, өвч төчнээ юм байдгийн байна л д. Тэгэхээр бас Монгол гүн ухааны философийн нэг баяр нь цагаан сар юм. Яаж ч хинтэй ч муудсан байсан цагаан сараар очиж одоо золгодог нь эвлэрлийн бие биенээ өршөөх, хайрлах тэр суурийг тавьж өгсөн. Монгол баяр ер нь заавал цаана утгатай. Зүгээр нэг өчрөгүй одоо ингээл диско тавиал бүжгэлээд байдаг баяр бол биш. Айлд очиж золгох гэж байна. За миний хүү хувцас зөв юмсаарэ. Настай хүн хэн хаан сууд яаж мэд мэдхүү. За тэр айлын тавсан идээд яаж хүрдэг юм. Хүн ирэх гэж байгаа та зочиндоо юу бэлтгэх вэ гэд бид нар энэ сайхан цэвэрлэх бүх юм хэлүүлээд байна тийм ээ. Одоо бид нар хэн том уустай хүүгээд ингээд өрсөлдөд байгаа болохоос биш энэ ууцны цаана өвч төчнөө нарийн ухаан бий. Энэ тавгны цаана өвч төчнөө нарийн ухаан бий. Тэгээ энийгээрээ дамжаад бид нэ сургадаг, биенийгээ хайрладаг, хөндлөдөг энэ бүх юмыг сайхан шингээж өгсөн баяр бол цагаан сар юм аа. Тэр дундаа ураг садан төрлийн халуун дотноор уулзах хамгийн хүндтэй баяр бол сар шинийн баяр юм байна. Жаргал сайхны шүлэг урлагийн говь сэтгүүлтэн пүрэв сүрэнгийн хөгжим ижи ижигүүртэй сэтгэл дуучин соёлын тэргүүний ажилтан сүрэн лам. Чи
Цагаан лаван их шиггээ сонсоход л хамгийн түрүүнд ер нь хүн болгоны толгойд Монголын радио гэсэн бодол орж ирж байгаа болов уу? Таны хувьд Монголын радиогийн тухай түүх дурсамжаасаа хуваалцж болох уу? Бид бол ер нь ариатаагаар одоо баг ухаарч соёл урлаг ялангуяа ариатаагаар л танилцсан хүмүүс. Бидний одоо хамгийн одоо хөөхд байхаасаа сонсч ирсэн зүйл бол цагаан лаван их шиг хүсэлтийн хариу. Одоо энэ жилийн одоо энэ сайхан бэлэгтэй өдөр бид нэр энэ Монгол түмэнд сайхан дуу хуураараа нөгөө цагаан лаван их шиг гэж бид нэр хөөхд байхад сонсч ирсэн, мөрөөдж ирсэн. Тэр мөрөөдөл дотроо ингээд умбаад бид нэр түнтэйгээ уулзж байгаа нэг сайхан байна. Энэ цагаан лаван их шигээр явсан дуу хуур дамжуулаад яадаг гэвэл тээврийн жолоочийн хавинаар дамжаад Монголын орон бүхнэр ингээд дуулаад жолоочтойгоо хамт дуулаад ингээд тойрч ирсэн. Ийм нэвтрүүлэг байхгүй. Тийм учраас би энэ тээвэрчдийг ер нь дандаа магтчих хэвээр гэж боддгийг. Яагаад гэвэл Монгол улсын хөгжлийг бас нуруундаа үрчижсэн. 15 хоног одоо баруун хязгаартгүйрээ буцахтаа 15 хоног явна. Тэгэхээр тэр хүмүүс явж байгаа цагаан сарн замдаа таарахлаар баян хонгорт ч юм уу өвөр хангаат ч юм уу айлд очоо сайхан ах дүүш ингээд цагаалаад явдаг. Тэн дээр дуу хуураад дуулаад нөгөө цагаан лав эгчгээ яриад ингээл явдаг. Ийм сайхан одоо орчин дунд бид нар өссөн учраас тэрүүгээ мартахгүй ингэж дандаа санаанд орсож явж байгаа. Тэр нь дуу хоорондоо шингээд төмөнд хүрч байгаа юм аа. Зохиолч, яруу найрагч Жаргал сайхны үг аялгау, тээвэрчдийн алдар, дуучин соёлын тэргүүн ажилтан Энх тайван. Монгол улсын соёлын тэргүүн ажилтан дуучин Амдбаатарын мөнхөтийн дуулсан соёлын гай сэтгүүлтэн Пүрэв сүрэнгийн хөгжим Үйзэн зэрэг гэж сайхан дуу байдаг тийм ээ. Энэ дууныхаа талаар. За ер нь бол монгол хүн бол адуугүй хайргүйгээр төсөөлөх аргагүй. Сайн мөнгөн гэрлийн көвсглийн гүн зохиож исэн, говь шанхын нутгийг көвсглийн сэрод хийсэн, баян хонгор нутгийг Төв аймгийн Бадарч хийсэн,
зулаа цагаан алтаа хөвсглийн сангид орж хийсэн манай увс нуурыг завхны тэрвш хийсэн ч гэдэг юм. Ингээд яг тэрийн биш гэтлийнхээ солилцоод дарганг нутгийн хөвсглийн сэрод хийдэг ч юм уу. Ингээд их үзэхлээр тэр дуу уран бүтээл гэдэг юм бол өөрийн дуудлагаар ингэж бүтдэг. Өнөөдөр нэг аймаг сум гэдэг ингэж байгаа боловч тийм шээ тэр чинь бүгдээр бидний өвдөө эцэг гэдэг таарч ирсэн юм чинь таанууд нэг шүү гэдэг санаа энэ дуу уран бүтээлээр ингэж илэрхийлж чийд юм болов гэдэг. Тийм бодол байдаг шүү. Жаргал сайхны шүлэг урлагийн гавьяа цэцгэлтэн пүрэв сүрэнгийн хөгжим үйцэн зээрд дуучин соёлын тэргүүний ажилтан Мөнхбат. Шандаас хүлгээ Бойхан талыг үрсэж сэрээсээ Бомман актны түрүү магнайда Уйедэсэн хайтран чангарлаа Бүрээ морны химэр сэрэглээ Үсийн салхийг зүсэж дүүлсээ Хангар үйцэн эцэрд Монгол ачнэ Уттамдамчсан үйцэн эцэрдээ Унаган багаса хурдалсан хүлгээ Усын талыг чи туулах шандастай Уран хийцмэ олно гайхагдасаа Уйедэсэн хайтран чангарлаа Бүрээ морны химэр сэрэглээ Үсийн салхийг зүсэж дүүлсэн Уйтэн хонгор үйцэн эцэрд Монгол ачнэ Төвийн зэрлээ дэлхийг хэлсэн Монгол тамгаа Дэргэх түргөө нэг шигт хөгжимтэй Дэшлэн мандах нарны бадралтай Уйедэсэн хайтран чангарлаа Бүрээ морны химэр сэрэглээ Үсийн салхийг зүсэж дүүлсээ Уйтэн хонгор үйцэн эцэрд Монгол ачнэ Уйедэсэн хайтран чангарлаа Бүрээ морны химэр сэрэглээ Үсийн салхийг зүсэж дүүлсээ Уйтэн хонгор үйцэн эцэрд Монгол ачнэ Уйтэн хонгор үйцэн эцэрд Монгол ачнэ Болгоны сайхны айр гэдэг чинь тэр газар нутагтаа тохирсон тийм сайхан айрг байт юм байна гэдгийг цаг хугацааны уртад ер нь мэдсэн. Тэгээд энэ айр гэдэг чинь бол бас хүнээсээ гадна одоо байгаль тухайн орон нутгийнх нь онцлог байна. Манай увсын цагаан идэж гисэн хүний гараас бүтдэг. Ижилхэн сүйтэй, ижилхэн тарг үрээд, ижилхэн ааруул хийхэд өөр амттай болдог. Магадгүй Монгол хүнд байдаг хамгийн том одоо сэтгэлтэй холбоотой зүйл бол энэ цагаан идээтэй холбогдож гарч ирдэг. Ийм учиртай байна гэж боддог. Жаргал сайхны шүлэг сайн төмрийн хөгжим айргийн дуграа дуучин улсын гавьяа жүжигчин Банзрагч
суумаар айраг байна. Айлчин анчин бүхэн дамтлуул суумаар айраг байна. Жомар айраг байна. Уран бүрнийг чин дайлж суумаар айраг байна. Амны дэдийг сөгнөд байря. Холлар сөгнөд байря. Ямардын гал дээр ухаж уумаар айраг байна. Онноо тамганы найранд хурайлж суумаар айраг байна. Хорроо дэмбэний лүүж харж уумаар айраг байна. Ашоонотгаар цугда найргаж суумаар айраг байна. Амны дэдийг сөгнөд байря. Сөгнөд байря. Хортой дуутай доктор. Өрөөд дуулж уумаар айраг байна. Сайхан нутгаа өрөөгөд шүлэгдэж уумаар айраг байна. Астан буурда заллаа туучилж уумаар айраг байна. Амгар намрын сарда найрд суумаар айраг байна. Амны дэдийг сөгнөд байря. Сөгнөд байря. Хортой дуутай доктор. Амны дэдийг сөгнөд байря. Хортой дуутай доктор. Холлар сөгнөд байря. Хортой дуутай доктор. За үгийн баянаар бие сайн одоо өрөөж үлсийн сайхнаар бие сайн дэмждэг Монгол төмбийн нэм саршин өргөн дэлгэр сайхан болж байна. Саршиндаа бүгдээрээ эрүүл энх сайхан байж аз жаргалтай хотлолноороо цэнгэл баясгалтай дэлгэр сайхан шинэлхийн өрөөл өргөё. Хатуу өвлийг өнтөө давж урин хавраа угтаж авсны баяр саршины баяраа тэмдэглэж байгаа ерөөлтөө ийм сайхан өдөр зохиолч яруу найрагч жаргал сайхны шүлгийг нь бичиж зарим дууны аялгауг нь өөрөө зохиосон цагаан лавын гişг концерт үзэгч та бүхэнд хүрлээ. Хамт байсан сонсогч үзэгч та бүхэнд талархлаа. Айлчлан ирсэн 17 дугаар жарны сүрээр дараг чимээх гал мөрөн жилдээ аз хиймэртэй байхыг өрөөе. Та бүхэн минь хотол олноороо сайхан шинэлээрэ. Цагаан лавын эгшиг